Баттулга, Монгол Улсын их сургууль. За шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн одоо мөнгө тулах ийм хоёр хүн энэ төрг уугрын асуудлаар одоо яригдсан гэж байгаа. Тэгэхээр зэрэг Монгол газарт яагаад төрг угсаатнууд амьдарч байсан бэ? Тэд хаанаас ирсэн бэ? Угаас энд байсан уу? Эсвэл одоо аль нэг газраас одоо ирж энэ газар суурьсан гэж домог түүх байдгүй. Энэ талын гаруулаас одоо яриагаа эхлэе гэж бодож байна. За яах вэ? За яг хэдийн үеэс яг түүхэн сурвалжид гарсан бэ гэдэг асуудал одоо холбогдож таарна. Энэ асуултаа тэгэхээр хамгийн анх бол хятад сурвалж төр тэмдэглэж ирсэн байгаа. Тэгэхээр тэр бол он цагийн үед хамгийн эртний түрэг хилтэй гэдэг юм уу тэр хүмүүс ирж суурьсан гэсэн тийм мэдээ бас байгаа. Тэр бол Умардлын улс гэж 430-аад оны үед байсан. Тэр улс унахад 430-аад. Тий. Нэг хэсэг 500-аад өрх айл хойшоо зогтсон гэж байгаа. Тэгээд тэр одоогийн Шинжааны баруун зүүн өмнөд хэсэгт очиж төр нутагт одоо Алтан говийн урт талд очиж нутагсан байна. Тэгээд тэнд байж хагаад улмаар тэндээ хүчээ олсны дараа Алтан нуруунд байсан тэр бас Тэлээ аймагуд гэж байгаа тийм ээ. Тэлээ гэж сурдаг. Түрэг хилтэй тийм аймагуд байсан. Тэр өндөр тэрэгтэн Тэлээ аймагуудыг иршээлдээ оруулаад тэгээд ер нь нэлээд хүчээ авсны дараа 550-аад оны ихэр ер нь бол 552 онд гэж байгаа. Тэр үед бол Монголын өндөрлөгийн ихэнх хэсгийг эзэлсэн нэг эзэн тус байгаа. Тэр бол Жужааны улс гэдэг байгаа тийм ээ. Тэр Жужааны хаант улсын үед тэр Жужааны хаанд төмрөөр алба барьдаг гэсэн Алтан уулнаас. Төргүүд. Өөрөөр тэрний албат нь байсан. Тэгээд гүнж гуйсан байгаа. Манай гүнжээ өгөөч гэж би төмөрчин болтойгоо ураг барилдаж чадахгүй. Жужааны хаанаас. Тий, Жужааны. Энэ бол ерөөсөө улс төрийн хувьд нэг нь бол хүчрэгчсэн. Нөгөөх нь угаасаа өөрөх нь албат учраас мөчөөгөө өгөхгүйсэн юм юм болж байгаа. Тэгээд цэргэлж дайраад тэгээд одоогийн Жужааны хааны төв нь бол одоогийн Монгол улсын Арангаа авцаа байсан болов уу гэсэн тийм таамаг байгаа. Ер нь их эрдэнэт гэж байгаа. Тэгэхээр тэр эртний нөгөө Төв Азийн нүүдэлчдийн голомт нутаг байсан. Төр улсын ч голомт нутаг. Тэгэхээр тийшээ дайрч эзлээд тэгээ ингээд Жужааны төрийг эцэс болгоод ингээд Дүргийн хаант улсын үе ихсэн гэж үзэж байгаа. Тэр үзэгчид нэг жахан ойлгомжтой болохын тулд Алтан өөрт байсан нэг хэсэг нь Алтаад байсан төргүүдээ тэгээ нэгдээд тэгээд үндсэндээ Жужааны хаант улс руу дайрч анх Монгол газар суусан гэдэг тийм баримжаа байна уу? Тий. За яг уу тэр урд зүгээс ирсэн одоо тэр Гансү хавийн нутагт байсан гэж байгаа юм л да. Тэр анх байсан тэр 500 өрх тийм нүүж ирсэн. Тэр үед бол Гансү бол сүүл үед ер нь бол хан улсын үеэс эхлээд хятадын нөлөө тэр нэг баруун зүг рүү торгон замтай харьцахын тулд тэр яг зам одоо хонгол маягийн коридор гэж ирдэг тийм газар байгаа. Тэгэхээр тэр бол эртнээс нүүлчтэй нутаг байсан газар. Тэгээд тэндээс нэг цаг төрийн өмнө самуунаас болж хойшоо цухтаад тэгээ алтаад байсан тэр өөртөө гарал ойролцоо байж магадгүй үгүйч гэж ярьж байгаа. Юу ч байсан тэр алтаад байсан аймагуд бол түрк хилтэй аймагуд байсан гэж үзэж байгаа. Одоо тэр өндөр тэрэгтэн гэж хятад аавч тэр өндөр тэрэгтэн аймагуудыг иргэшээлдээ оруулаад тэгээд тэр үед алтаад очих үед бол түрк нэрийг аваагүй байсан гэж байгаа. Алтаад очсны дараа Алтан улс дуулах шиг хэлбэртэй учраас түрк гэдэг нэрийг авлаа гэж үзэж байгаа. Тэгээд тэрийг болохоор хятад сурвалжийг анх судалж ирсэн жишээлбэл Бичүүр ингээд 19-р зууны алдартай эрдэмтэн Орсын эрдэмтэн. Тэр бол энэ монгол хэлээр бол дуулаг гэдэг үг байж магадгүй түрк гэдэг. Дуулаг гэдэг үг түрк болсон байж болох юм гэсэн тийм таамаг төшүүлсэн байна. Гэтэ ямар ч байсан одоогор бол тийм үг бол олдоогүй. Энэ дуулаг гэх тээ алтай хэлэнд дуулаг гэдэг одоо дуулахтай холбоотой тийм үг бол байхгүй. Түрк гэсэн үг байхгүй байгаа. Тэгээ ямар ч байсан тэр түрк нэрийг бол алтаад очиж бэхжээд тэр түрк хилтэн аймагуд одоо бид нар түрк хилтэй гэж тодорхойлоод байгаа тэр аймагуудыг иргэшээлдээ оруулаад Жужааны хаант улстай өрсөлдөх хэмжээнд очоод дараа нь тэр Жужааны хааны төрийг мөхөөгөөд тэгээд өөрийн улсаа байгуулсан юм байна. Тэгэхээр харин тэр Гансууд байсан тэр нүүдэлчд өөрсдөө анх түрк хилтэй байсан уу монгол хилтэй байсан уу ер нь өөр хэлээр ярьж ирсэн үү эсвэл тэр бол ер нь тодорхой биш. Зүгээр зүртийн эрдэнтээс Гөмөлөв жишээ нь анх түргүүд бол Шанби хэлтэй байсан гэж үзэж байгаа. Ерөөсөө тэр үед өөрөөр монгол хэлний нэг салбар аялгаутай байсан. Төв Азад нөлөөлж ирсэн одоо нөгөө лингва франка гэж ярьдаг шүү дээ. Нөгөө нийтээр ирэл латин хэл шиг тийм хэл бол энэ Төв Азийн өмнөд хэсэгт бол ерөөсөө Шанби хэл байсан байж магадгүй гэж. Гэтэл эргээд яг Шанби хэлийг энэ бол монгол хэл энэ бол түрк хэл гээл янз бүр манж маягийн хэлчихсэн тийм санал байгаа. Тэгэхээр тэр цаад
юугаа сурвалжаа судалж байгаа эрдэмтдийн үзэл бодлоос бас их юм шилтгаалж байгаа юм л да. Юу боловч монгол хэлтэй гэсэн тийм бас нэг санаа байгаа шүү. Өөрөөр хэлбэл алтад байсан түрэг хэлтэй аймагуудыг монгол хэлтэй аймаг хойш очиж эзлээд тэгээд хүчрэгдсэн гэсэн тийм. Тэгээ явандаа нөгөө уусаж ижисээд бас түрэг хэлтэй болсон гэсэн тийм таамаглал. Энэ Батулга доктор бол саяын одоо мөнгөлгөн ярьж байгаа дээр ер нь түрэг үүд чинь одоо энд байсан авг аймагуудыг зохиж орж ирж одоо суурьсан юм а гэдэг. Энэ үжилт бол ижил биз? Тэгээ ерөнхийдөө тэгэл ер нь төргийн үеийн сурвалж, өргөн бичгийн сурвалж гэсэн талаар тэмдэглэсэн байна. Жишээлбэл одоо бид нэр хамгийн сайн мэдэх одоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Тоникукийн гэрэл төвшөний бичээс гэж байгаа мэрэгэн Тоникук. Тэр мэрэгэн Тоникукийн гэрэл төвшөний бичээсэнд бол Эрдэнэтэй судлаа хийж үзээд энэ бол төсөө төргүүдийг өтөвхөний ууланд бэлгээ Тоникук бие дагуулж авцарсан. Хэрвээ бэлгээ Тоникук бие дагуулж авцрааг бол төрөгт мөнгөгүй болох байсан гэж бичсэн. За өөрөөр хэлбэл тэр Бортохоо гэдэг газраас наашлаад төргүүд бол төмөрч орж ирсэн гэж. Өвөр Монголоос орж ирсэн. Тэгээд орж ирж төр болсон агс. Тэр талаар бас жишээлбэл одоо Күлтэгний бичээс, Бэлгээний бичээс гээд Архангай аймгийн Хачаа сумын нутагт байдаг тэр бичээс үлдсэн дурсгал дээр бол тодорхой тэмдэглэж байгаа. Энд бол төрийг төвшдөгч улсын байгуулмаар газар байна. Энд суугаад одоо төрийг байгуулад жинт хийж байх юм бол одоо амар амгалан улсын байгуулаж болох газар нутаг байна. Тэр таны ярианд гарсан өтөгвэний уул гэдэг чи одоо эрдэмтдийн айл уул гэж тодорхойлж байгаа. Өтөгвэнийг бол янз бүрийн санаа байдаг. Тэгэлж тэр булнаа нурууч гэж үзсэн санал байдаг. За тэрнээс гадна хангаа одоо бол ерөн сүүлийн үеийн эрдэмтэд бол хангаа нуруу гэдэгтэй л ерөнхийдөө санал тогтож байгаа. Зарим судлаачид бол зөвхөн ганц уул байна гэж боддог. Гэвтэл ер нь ерөнхийдөө зарим нь бол отхон тэнгэр гэж үздэг. Ер нь түгэн сурвалж баримтатаас аваад үзэхэд бол энэ орхны орхон гэнэ ер нь ерөнхийдөө бол хангаан нуруунд дотор магадгүй одоо тэр юуны одоо жишээлбэл орхон голын хойтол хавцаач гэдэг юм уу тий орхон сантин нуруу за тэрнээс гадна бас тэр одоо юуны хавцаа юм уу та одоо тамирын голын тэр аваар л одоо ерөнхийдөө байсан нутгад болов гэж нэгтэй үздэг. Өөрөөр хэлбэл хүннүү нарын гол нутгал байсан баг. Тэгэл өдөггүй гэж нэлсэн баг гэж байна. За ингээд төргийн эзэнт улсыг одоо төргүүд гаднаас орж ирж зохиод энэ Монголын газар суурьшаад ер нь хэр их хүчрэхэг санаатай улс болсон бэ? Энэ улс хичнээн жил тогтов. Энэ талаар бол одоо мэдээллийг нэмж өгмөр байна. За тэгээд 552 онд тэр Жужааныг мөхөөгөөд өөрөө улсаа байгуулчихж байгаа. За тэгээд тэр үе чинь хятад хоёр улс байсан тийм. Нэг нь хуучин Тообо улс гэж байсан шүү дээ. Умард үе улс гэдэг. Тэр улс мөнх тийшээ хандаад тэр эцсийн үедээ болохоор хоёр хуваагдсан байна. Тэгээд хоорондоо өсөлтөнд тэмцэлжсэн хоёр улс умард бий болсон. Тэгээд тэр хоёр улсын тэмцэлж байгаа тэр одоо улс төрийн өсөлтөө тэрийг бол их овж ашигласан байна. Энэ бол аль алинтай холбоо тогтоосон. Тэгээ энэ нь болохоор эргээд одоо тэр Чи улс гэдэг байгаа. Тэр Чи улс руу Жужааны язгууртнууд зогтож очсон байна. 3000 хүн зогтож очсон гэсэн тийм сурвалжийн мэдээ байна. Тэгээ тэднийг бол бүгдийг Чи улс хүлээж аваагүй, төргүүд эдний бүгдийг хятсан гэсэн тийм бас мэдээ байна. Тэгээд Жужааны язгууртан эрх мэдэлтэй дээд эрх барих тийм хүмүүсэд бол бүгдийг хятсан байна. Өөрөөр хэлбэл төргүүд ангаараа норох бүх үе талга нээгдсэн байна. За тэгээд өмнөд төрштэй бол угаасаа нөгөө хүннэгөө үеэс байсан тэр нөгөө харилцааны юу байгаа тийм. Хамгийн эхлээд өөрсдөө хүчээ нийлүүлээд цэргийн их хүчтэй болчихж байгаа. Цэргийн их хүчтэй болсон тохиолдолд өмнөд төршөө айлган сүрдүүр далаалгаж нөгөө эдийн засгийн тэгш хэрэгтэй болох тийм шаардлагыг тавьж эхэлдэг. Бас л яг тийм арга замаар явсан байна л да. Тэгээ ингэхийн тулд энэ зорилго нь юу гэхээр ерөөсөө тэр эргээд бас тэр өмнөд одоо хятадын төр улсуудын зүгээс нүүдэлчдийн тэр эдийн засгийн тийм нэг хоригдлын байдалд оруулаад өөрөөр давуу байдалд орчиж байгаа. Тэгээд эргээд тэргээ боомлж эхэлдэг. Одоо бэлгэсэлт өгөөд одоо ямар одоо юу дасгаж байгаа шүү дээ өөрсдөө тий. Тэгчээд эргээд тэрүүгээрээ боомлж эхэлт юм байна л да. Тэгээ ийм юунаас гарахын тулд өөрсдөө торгон замыг ялангуяа өөрсдөө эрх мэдэлтэй авах шаардлагатай болж байгаа. Тэнгүүд одоо торгон зам чинь тий. Торгон зам чи одоо Алтан говийн урдуур өнгөрч байгаа шүү дээ тийм ээ. Одоогийн Шинжаангийн нутгаар баруун тишээ Бухар тэгээд цаашаа дунд дадсын одоодод дамжиж явчихж байгаа. Тэгэхээр тэр замыг иршээлтэй авахыг бодсон байгаа. Ер нь төргийн эзэнт гүрэн их үедээ нутгаад хэлсэн чиглэл нь бол ерөөсөө тэр байгаа. Зүүн тишээ гэхээсээ илүү баруун тишээ баруун урагшаа тэгээд баруун зүг рүү нутгаад хэлсэн байна.
Тэгээд энэ бүр тэр чинь Персийн эзэнт гүрний одоо согдын тэнд үлсэн согдын одоо том орн байгаа шүү дээ Согдиан. Тэр эзэлчээд дунд даацын хотуудыг бүгдийг эзэлчээд тэр Перстэй залгачиж байгаа. Одоо тэр үеийн Персийн улстай. Тэгээд тэр Персийн улсыг бас мэдээж хэрэг цаашаа Византтай холбоо тогтоосон байгаа. Тэр үеийн бас баруун Аз зүүн Европын хамгийн хүчрэг гүрнийг байсан. Тэгээ яг Перстэй бол тулалдаад тэгээд ялагдсан гэсэн тийм сурвалжийн мэдээ байдаг. Тэгэхээр энэ бол нэлээд том эзэнт гүрэн байгаа. Ерөөсөө энэ дараа нь Монголын нутгаас мандсан бусад улсуудын одоо юу гэдгийг бүх тэр зам юуг зааж өгсөн л байгаа юм л да. Ер нь гэхдээ энэ бас өмнө бас хүннүгийн үс ихтэй гэдгийг бас бодох хэрэгтэй. Бол өмнө явж исэн нүүдэлчдийн хуучин зам байсан. Тэр бол ерөөсөө торгон замыг иргэшээлд оруулах тэрүүгээрээ дамжиж цаашаа газар нутгаад хэлсэн тийм бодлого байсан байна. Эцсийн эцэд нь бол бас л нөгөө өөрөөсөө эдийн засгийн бэрхшээлтэй тийм байдлаас гарах гэсэн. Одоо энэ түүхэнд бол монголчуудын одоо 2000 жилийн түүхэнд нэг юм яриа байдаг шүү дээ. Хүнүгийн эзэнт гүрэн гэж байсан. За дунд нь завсрын маягийн эзэнт гүрнүүд байгаад төргийн эзэнт гүрэн тэгээ Монголын эзэнт гүрэн гэж. Монголын эзэнт гүрэн хүнүү төргийн эзэнт гүрэн гур бол энэ Төв Азийн Монголын өндөрлөг дээр байсан хамгийн гол гурамтай эзэнт гүрэн юм а гэдэг нэг тийм байдаг шүү дээ. Энд бол та нар санал нийлдэг үү? Нийлгүй яхахгүй л өмнөх тэр төрүүчийн хэлдэг үнэлтэд өөрөөр хэлбэл төргөдөг зарим нь бол зөвхөн Төв Азийн түүхэнд хамгийн их газар нутагтай байсан мэтэр хэлдэг. Тэгтэл яг хүннүгийн түүхийг аваад үзвэл явал тэр замаараа явж нөгөө одоо холбоо тогтоож шин газар нутгийг эзэмсэн. За хүннүгийн археологийн малтаас сулгаанаас сүүлийн үед олдоод байгаа бол руу ч гэсэн одоо жишээлбэл одоо эртний тэр Грек-Ромтой харилцажсэн харилцааг бол илэрхийлсэн тийм баримтууд олдож байгаа шүү дээ. Тэгэхээр бол энийг хэтэрхий зарим төрөв талаасаа тайлбарлаад төрүүд л одоо хүчрэх байсан гэд үздэг тийм баримтууд байна. Гэтэ бол төргүүд бол 552 онд авахаа бол одоо тэгээд 744 он мөхсөн гэж үздэг. Тэгэхээр тэрний хооронд бол нэг 50 жил бас Хятадд одоо дагаар орж байж байгаа 2 дугаар хаан тусаа байгуулаад тэгээд ер нь удаагүй мөхсөн тийм л төвхт болсон шүү. Энэ одоо өнөө болтлох 2000 жилийн хүнүгээс хойшхийн түүхэнд төрөг гар бултнууд энэ Монголын өндөрлөг дээр ноёлж исэн хугацаа нь хэр их одоо жишээ нь байр суурь эзлэх вэ одоо энэ 2000 жилийн түүхэнд. За тэр 550-ад оны үед өөрийн улсаа байгуулж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс Уйгурын улс дараа нь 745 онд байгуулагдсан. Тэгээ удаа чинь төргийн улс 550-аас 745 бараг 200 жил болчихсон. Тэрний дараа тэр засрын бас үе байгаа. Төргийн улс чинь нэг хоёр ч удаа улс байгуулж яасан байгаа. Гэхдээ тэр хоёр улс бол хоорондоо холбоо хамаарлаад угсаатны хувьд холбоо хамаатай байсан хэсэг талаар бас эргэлзээтэй. Эргэлзээтэй гэж зарим эрдэнэт үзэж байгаа. Энэ бол жижигтэй асуудал. Тэгээд Уйгурын улсыг бас төргийн одоо төрөг хэлтэн аймаг гэж үзэж байгаа шүү дээ. Анхнаасаа төрөг хэлтэн аймаг байсан. Өөр бол тэр Огуузын төргийн бас нэг дайсан байгаа. Тэр бол тусдаа өөр угсаатан гэж үзээд байгаа. Хоёр өөр этнос байсан. Тэгээд тэр Огуузууд бол одоогийн Монгол орны баруун хойд хэсгийг эзэлж ирсэн гэж ярьж байгаа. Тэгээд төргүүд бол урдаас орж ирээд тэгээд тэр хойш нь төрсөн байгаа. Тэгээд ерөөсөө яг энэ одоогийн Монголын нутгийн зөвнөөс баруун тэнхлэхийн дагуу үргэлжлсэн энэ говийн артлын гол устай хангаа нутгууд биш үү? Тэрүүгээр бол яг гол одоо бэхлэлтүүд гэдэг юм одоо хоёр угсаатны хоорондын мөргөлдөөний төр улсаа байгуулах гэсэн улс төрийн бүлэглүүдийн хоорондын мөргөлдөөний талбар нь ерөөсөө тэр голын дагуул болчиход байгаа. Тэгэхээр энэ гол байрлал нь ерөөсөө тэгэл заагаад өгч байна л да хэрлэн байна тийм ээ хэрлэлчүүд баруунаас зүүнээс баруун тийш. За тэгээд туулын сав байна. Тэгээд орхны сав байна. Тэгээд баруун тишээ төв байдргийн сав болоо авчиж байгаа. Тэгээд завхан гол мэдээж орно. Завхан тий. Тэгэхээр ийм савуудаар бол яг гол өөрхийн ордоо байгуулж ирсэн байна. Тэгээд чинь хоёр жигүүр туваагдж байгаа гол хааны орд нь голдоо байж гэх юм уу тий. Тэгээд ерөнхийдөө тэр хойдлын хэсгийг нь одоо эзэлжсэн тэр Огуузын бүлэгтээ бол маш их байлжсэн. Их олон 100 200 жилийн туршил өрсөлдөд Төв Азад хэн эрхэмлэн тогтоох уу гэж өрсөлдөж байгаа. За тэгээд тэр Огуузын бүлгээс гарч ирсэн нэг аймаг бол тэр одоо Уйгур байгаа. Уйгур 745 төргийн улсыг мөхөөгөөд нэгдээ 3 холбоогоор гарч ирсэн. 3 холбоо гэдэг одоо нэг аймаг дангаараа гарч ирээгүй. Тэр бол Карлук гэдэг бас нэг аймаг. 3 Карлук гэж байгаа. 5 Басмал гэж байгаа. Бас өөр юм 3 аймагтай холбоож гарч ирээд ихэнх үедээ Басмалын өдөртөгч нь тэр хаанаар байсан байна. Тэгээд дараа нь бут цохоод Уйгур сая өөрийн улсаа болсон. Тэгээд юугаар бэхжүүлсний дараа яг тэр төргийн хаант ус эхэндээ яаж төрөө бэхжүүлсэн яг тэр маягаар Хятадтай сайн хөршийн харилцаа тогтоохыг хүссэн. Тэндээс нөгөө ураг төрлийн харилцаа тогтоод юм байна л да. Үнж буулгаж аваад
эргээд тэр нь бол хятадын хувьд бол барьцаа болчихж байгаа. Одоо нэг хятад гүнжээ өгөхөр энэ нүүдэлчдийн барьцаанд орсон байна. Тэгээд тэрийг тийм харилцаа нарийн тийм харилцааны дагуу улс төрийн үйл өрнөжсөн. Уйгур хятадтай хооронд. Тэгээд уйгурын улс бол 840 оны мөксөн байгаа. Тэгэхээр үндсэндээ бол 300 жил бол Түрк хэлтэн улсуудын ноёрхол гэж хэлж болно. Гэхдээ энэ бол зөвхөн ноёлох аймаг нь болохоос шүүрэл тэр төрийн дээд эрхийг барьж байгаа аймгийн одоо язгуурлын төрөний асуудал болохоос ш тэр бол нийт Монголын өндөрлөгт бүгд тэр чигээр Түрк хэлээр ярьж исэн гэж хэлж бас болмооргүй. Яг өмнө Жужааны ус гэж байна шүү тийм ээ. Тэр Монгол хэлтэл гэж ярьж исэн. Гэтэл тэр бүгдээр алга болоод бүгд хядуулаад ингээд алга болсон. Угсаатны цэвэрлэгээ гэж ярьдаг шүү дээ. Тийм бол тэр үед байгаагүй л тийм. Энэ жишээ нь төргийн эзэнт гүрэн байхад Монгол хэлт буюу манж хэлт гэдэг алтай язгуурынхан бол түүний бүрэлдэхүүнд байсан байхаа гэдэг эрдэмтдийн таамаглал нь хэдийн үеэс гарч ингэж явсан бай. За бүр энэ бол эхнээсээ ерөнхийдөө Төв Азийн нүүдэлчдийг тэр хэлээр нь ингэж хуваад зааглаа. Одоо бид нар бол хэлээр нь шууд энэ төрөг энэ Монгол энэ манж гэж штэ. Эрт үедээ бол тийм байгаагүй. Одоо юу гэдгийг туулаас баруун зүүн тишээгээ нөгөө паспорттай байдаг шиг тийм зүүн тишээгээ Түрк хэлээр Монгол хэлээр яриад туулаас баруун тишээгээ Түрк хэлээр ийм бол байхгүй. Усатны хэл бол маш бүрхэг бүдэг. Тэгээ нэг нь хүчрэг болоод ирэхээр далбаан дорн өөр ямар ч аймгийн хүн явж болно. Харин зөвхөн тэр манж гэснээс манж хэлтэн бол тэгээд нэг тийм. Тэр одоо яг тиймэрхүү юу гаргаж байгаа бол нөгөө бид нар сурвалжаа маш сайн үзэхтэй болж байгаа. Яг тэр жишээлбэл тэр Абулгази Бахатур ангид хэвийн хаан байсан Монгол Угсааны баг шүү. Тэр бол Алтан ургийн хүн шүү дээ тийм ээ. Тэр бичсэн төгөөдийн уг шагийн бичигч янз бүрээр ярьж байгаа. Тэр монголчуудын угсаа гаралтай холбоотой юу. Тэр нэлээд их сурвалжийн материалыг бол Рашид эддийн судрын чуулгаас нэг жамиаттай барихаас авсан байна. Гэхдээ бас өөрийн бас мэддэг байсан тийм сурвалжийн зүйлүүд бас байж магадгүй. Ашигласан, дам ашигласан. Өөрөө бас монгол хэлтэй хүн байсан гэдэг байгаа шүү дээ. 2 жил алимгт олзонд байсан ч гэх шиг тийм ээ. Олзонд юу ах вэ? Одоо 4 жичотынд байжсэн. Тэгэхээр тэр хүн хуучин тэр сурвалжийн монгол юмыг нэлээд үдсэн хүн байгаа. Тэгээ тэрэн дээр тэгж байгаа. Ер нь бол анхандаа татарын сүмч хаантай муудалцаад монголын хоорондоо байлдаад тэгээд зутаж очиод 2 өрхөл амь гарч зогтсон гэж ярьж байгаа. Тэгээ дараа нь эргэж хүчээ аваад эргэж ирсэн гэх. Тэгэхээр тэр байлцсан хүн гэдэг дээр бол татар байх том магадaltaй. Ер нь ч дөрөв мөчгийн дурсгал дээр гарч байгаа яг монгол хэлтэй бөгөөд нэлийн хүчрэг аймгийн тоонд яалтчгүй татар орж байгаа. Бүр 9 татар гэсэн тийм үү? 30 татар гэдэг бас маш хүчтэй юм л 30-аар илэрхийлдэг. Одоо тэр уугуур гардаг гэдэг байгаа уугуур нэг бүлгэн уугуур болчиход байгаа тэр огуузч одоо 9 огуuz. А гэтэл төргийг бүхэлд нь нийлүүлчихээр 30 төрөг гэж ярьж байгаа. 30 төрөг. Хятад сурвалж дээр ч бас 30 аймаг гэж байгаа. Нэр гарч байгаа. Тийм маш олон хүчрэг гэсэн. Гэтэл татарын чинь 9 татар гэхээс 30 татар гэж гарч байгаа. Энэ бол нөгөө бүрт чинь эргүүний хүнээс гарахаас өмнөх болсон явдал. Гэтэл тийм татарууд маш хүчтэй байгаа. Тэгэхээр тэр газар зүүн байрлалын хүч Монголын зүүн хэсэг бол татар эзэлж исэн байх магадaltaй. Өөр одоо хаар байх үлээ. Тэгээд тэр татартай тулалдаад ялагдаад зогтж очсон гэдэг нь илүү үнэмшилтэй болж байгаа. Бүх талаас. За энэ төргийн одоо Түрк уугрын эзэнт бүрэн улс одоо Монгол газар байсан гэдэг энэ түүхийн нэг тийм том гэрч бөгөөд түүний соёлын онцгой гэрчүүд нь болохоор зэрэг нөгөө төргийн болж буунхнууд за тэгээ таглын зогсолборууд гэрэл төшөө бичээсүүд хөшөө гомжлуунууд гэж зөндөө байдаг. Тэгэхээр Батулга доктороос нэг юм асуумаар байгаа юм л да. Энэ ер нь Монгол газар энэ бичээс тэмдэглэгээ хэр байна? Тэгээд тэр бичиг үсгийнх нь асуудал ер нь хаанаас гарвалтай ямар юм байна вэ? Энийг одоо манай үзэгчдэр нэг Түргүүдийн хувьд хэрэглэжсэн ерөн Төв Азийн түүхэнд хамгийн их одоо бичиг соёлын дурсгалаач гэдэг юм өөрийнхөө хэлээрээ бичиг соёлын дурсгалтай үлдээсэн угсаатны харахгүй түргүүх саатан болж байгаа юм л да. Тэгэхээр Түргүүдийн хамгийн анх одоо Монгол нутагт Түргүүдийн үлдээсэн дурсгал гэвэл Бухтын гэрэл төгшнөөс эхлэх байна. За нэг 3 талдаа согод, нэг талдаа Брахм бичгтээ Бухтын гэрэл төгшөө гэж байна. За 1957 онд Оросронгоо Их Тамир сумын Аранга аймгийн Их Тамир сумын Баян цагааны хөндөгөөс олж идэлүүлсэн. За энэ бол хамгийн анхны дурсгал гэж үздэг. 572-оос 81 оны хооронд орчим байсан баха гэж Табар хааны үед холбогдно гэл ингээ үздэг. Тэрний дараагийнт одоо өрөөм бичгийн дурсгал гарч ирдэг. За өрөөм бичгийн дурсгал нь хамгийн баттай баримтаар 732 онд сгсан Күлтиний гэрэл төгшөө, 735 онд сгсан Билгааны гэрэл төгшөө гэдэг. За ийм өрөөм бичгийн дурсгалууд бол зөвхөн төргийн хаан улс биш
хожим мандсан Уйгрын хаант улсын үед хүртэл бол хэрэгжилжсэн. За Уйгрын хаант улсын үе нь бол эхний үедээ магадгүй 760 70-аад он хүртэл бол өргөн мөчгийг бол хэрэгжилжсэн. За хожим бол Уйгрууд юуны майны шишинд ороод одоо сауд хүчнээ тулгуулад Уйгур хүчийг зохиогоод хэрэгжилжсэн болоод жирийн ард түмний дунд магадгүй өргөн мөчг нь бол хэрэглэгдсээр байсан байхаа гэж ингэж үздэг. Дэлхийн хямдрал Монгол Swarovski брэнд 50% хүртэл хямдрлаа. Дэлхийн хямдралтай нарийн наадам ардын хувьсгалын 97 жилийн ог тохиолдуулан давхар бэлэгтэй давхар хямдралтай худалдаагаар наадамчин олондоо бэлэг барьж байна. Дэлхийн брэндүүдтэй дэмж хотой төлөх сайхан наадаарай. Хараа, удаж амрыг та. За одоохон унтлаа. Хараа, өсөд гинэ. Иймэр мэдэж яах гэдэг юм би тархлаа штэ. За хоёлаа байцааны салаад идэх үү? Тэгэл та. Өглөө, өдөр, орой хизээж идэхэд тохиромжтой. Жингээ барихыг хүссэн хүн бүхэн зориулсан газар шимийн байцаатай салаад. Гайхалтай амтыг газар шимээс. Дэлхийн хямдрал Монгол Swarovski брэнд 50% хүртэл хямдрлаа. Уйс брэндээр Луна ойцгой. Монголын үндэсний их сургууль. Монголын хамгийн том их сургууль. Олон төрлийн амт бий. Хамгийн цэвэр байгалийн амтыг би бүх сувтаас мэдэрдэг. Хөх Монголын хөх сувт juice. Газар шим. Дэлхийн хямдрал Монгол Swarovski брэнд 50% хүртэл хямдрлаа. Тэр өргөн мөчгийн гарлын үүслийн талаар олон саналууд байдаг л да тамгочиг. За тэгээд одоо арми гарал тавьчихын тэндээс авсан гэд. Ютачад дугаа Түргүү Төв Азийн түвэнд тийм хамгийн анхны авианы хүчтэй болсон уу гэдэг асуудал бас маргаантай гэж. Яг гэвэл Түргүүд одоо Алтайгаас нүүж ирээд энд ирснийхээ дараа энэ бичгээр бол хэрэгжилж эхэлж байгаа. Тэд нарын өөрөөр хэлбэл уугуул сугуул дээр Алтай нутагч тийм өргөн бичгийн туслаад байхгүй. Зөвхөн Монголын өндөрлөгт байгаа энэ дотроос бол маш их том гайхамшигт орж ирсэн айна басгасан. Ялангуяа түргэн 2 дугаар хаант улсын үеийн гэрэл төвшөнүүд нь бол маш их гайхамшигтай бичгийн дурсгалаар бичигдсэн. Үг хэллэгийн яруу тансаг, найруулга бол маш цэгцэрсэн. Тэгэхээр энэ юугаар илэрхийлж ийн үхтэй зэрэг энэ газар орж ирснийг дараа энд байсан улсууд нь бол бичиг соёлын өндөр боловсралтай улсууд байж. Тэгээд одоо эзэлж авсныхаа дараа магадгүй тэр бичиг соёлтой өндөр улсуудын бичиг соёлыг өргөжлүүлэн хэрэглээд тэгээд түрүү хэлээр бол юмудаа биччихэ гэж. Одоо жишээлбэл наран ургах зүүн зүгээс наран шиг баруун зүг хүртэл гэл манайх орж болсон байгаа шүү дээ. Толгойтны хөлийг тавигтныг сүгдүүлдэж гэдэг юм уу. Одоо таны гэрэл төвшөний үчээсэнд улаан цус харах хөлс асруулаад өдөр амуурс ийсүү шин ангуулын сүнтэж одоо гэл гарч иж байгаа. Түмэн өдрийн 1000 жил дуусах түмэн өдрийн 1000 жил дуусах бичиг тэмдэг билег одоо өсгөө басглаач гэдэг юм уу. За иймэрхүү одоо жишээлбэл Хятадын үгэн урган торгон зөөлөн уран үг зөөлөн торгон туртаад манай ноёд ихс бол Хятад агаар болсон. За төргийн сайхан эрс хэдийн шивчин болсон. Ноён заяада төргийн сайхан эрс хэдийн боол болсон. Одоо хатан заяатай хэдийн одоо төргийн сайхан юмсан хэдийн шивчин болсон гэдэг чинь ийм биччихнэ гэдэг чинь гинт одоо Төв Азийн нүүдэлд орж ирэнгүүтэл төргийн 2 дугаар хадгалсан байгуулсан гутаа соёлтолоод ингэдэг гэж байхгүй. Тэгэхээр бол Монгол газар нутгаас олж байгаа өргөн бичгийн дурсгалуудаас аваад үзэхэд бол яа харахгүй төргийн хаант улсын үед бол тийм нэг бичих хаддаг чулуун дээр бичих тийм нэг шин одоо 5 улсын соёлын нөлөөгөөр бол тийм уламжлал бий болсон. 5 улсын язгууртнууд өөрсдөө оршуулганд бол яаж нөхдөж зэрэг тийм гэрэл хөшөө бунхан хийж. Яг хөлтөний гэрэл хөшөөний тэр загвартай хөшөөнүүд бол одоо Хятадын нутгаас алдж байгаа шүү дээ. Тэгэхээр бол нэг тийм загварлуудаа тийм загварууд болсон. За тэр одоо соёлын нөлөөний загварын дагуу одоо бичих өсгийн тийм юм бий болгож ял гэж үзэх хэрэгтэй болж байгаа юм л да. За яг Монгол нутгаас нэг 170 за 80 гаруй гэж хэлэхэд бараг л давхарцсан даваар өргөн бичгийн дурсгалж байгаа. Тэгтэл бол одоо жишээл Казахстаны нутгаас ч гэдэг юм уу, одоо Узбекийн нутгаас ч гэдэг юм уу, Шинжаан уйгрын нутгаас ч гэдэг юм уу, Киргизээс бол зөв Монголынсээс бол тийм харьцангуй цөөхөн. Тэгтэл бол хамгийн том дурсгалууд нь бол одоо нөгөө төрүүчийн мөнх толгойн хэлдэг шиг 3 голын сав нутагт л байгаа шүү дээ. Тэгээс туулгол, орхон гол. За тэгээд бол тамирын хүндий энэ хувьд алдчих. За тэгээд тэрнээс цаашлах юм бол завхан түүн байдраг тэсийн гол гэдэг.
Тэгэхээр энэ юу вэ хэлж байгаа нөхөр яхахгүй нөгөө төв соёлын төв нутаг голом нутагт энэ бичгийн дурсгалаад байгаа. Тэгтэл бол бусад газраас бол энэ гайхамшигт хөшөө дурсгал олдож ийн өгөхөөр дусаа байдаг. Мандал бодлолын их оргил үе нь ер нь Монгол дээр тийм Монголд байна гэж тийм ээ. Тэгэхээр бол Сиамбын нар бичгтэй байсан гэдэл хэдэн 10 батном зохиолыг орчуулсан гэдэл ирдэг. Гэтэл бол Сиамбигийн бичгийн дурсгал бидний үед уламжлагдсангүй. Тэгэхээр бол тэд нар бас өөрийн хэлтэй, өөрийн соёлтой бичгтэй байсан. За тэрнийг бол хятад сурвалжчтай бол зарим нь бол Кэмо гэж бичсэн. Кэмо гэдэг нь бол мод хэрчлээс үчиг гэдэг. Өөрийнхөө үзэг бол нүүдэлчдийг вензэгээд өөрсдийнх бол ханц гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол нүүдэлчдийн бичгийг бичих бишгээд өөрийнхөө нөгөө дүрс бичгийг бол бичих гэдэг. Эндээс бичих үзсэн. Эндээсээ үүдээд бол Төв Азийн нүүдэлчид одоо бичихгүй байсан гэдэг. Тэр зүгээр нөгөө ханц тэмдэглэлээр өөрсдөө үзлээр тэрнээс болсон бодол маргаануудаас хүртэл байдаг. Тэгэхээр юутай ч чадахгүй хүннүг өрн тэр их мундаг хүчрэг гүрэн ч өөрийнхөө газрын зөрөгтэй байлаа. Газрын зөрөгтөөс гадна бол гэрээ хилзээр байгуулсан өчнөн олон баримтууд, түүхэн баримтууд бий. Тэгээд тэр хүмүүс өөрийн бичиг соёлтой байж иж, өөрийн гэсэн хэл соёлтой байж иж тэд нар чинь төр ус соёлдож энэ дэлхийд алдартай өрөн болжээ гэж. Тэгэхээр бол ер нь Төв Азийн өндөрлөгт Монголын өндөрлөлт оршиж байсан гитэн улсуудын бичиг соёл юм бол баалыг бичсэн гэж. Энэ төргүүд одоо энд 300 жил байж байгаад ямар шалтгаанаар одоо тэр уйгурын эзэн тул сунаа дараа нь Киргиз мэргизүүлгээд ингээд нэг энд байж ирсэн гулмөргүй ингээд баргийн төргүүд чинь Монголын өндөрлөгөөс алга болсон. Энэ ямар хүчин зүйл нөлөөсөн байна уу? Энэ судалгаанд юу гэж үздэг вэ? За тэр сурвалж дээр нүга тий одоо нэгний төрөг төшөнд байгаа. Энэ төр улс мөхдөг ямар шалтгаанууд байна гэдэг тодорхой бичсэн байгаа. Яг нөгөө батлаа өгшөө хэлдэг шиг юу байгаа. Тэр гадны улсын нөлөө байна. Ялангуяа тэр хятадын хүчтэй төр улс хамгийн нөлөө. Тий тан улсын маш хүчтэй төр байгаа шүү дээ. Хятадын ол дамжилтын хамгийн оргилуудын чин улс, хан улс тэгээд тан улс гэж ярьж байгаа шүү дээ. Тан улс цэцгэлтэй үед ерөн хятадын төр засгийн хүйдсэн хамгийн их хүйдсэн. Тэгэхээр тэр үед яг эд өрсөлдөж исэн. Тэгэхээр тэр өрсөлдөөний гол цэг маань ерөөсөл тэр торгон замыг хин иргэшэхөө гэдэг нэг юм байна. Нөгөөх нь умар зүгт тэр чинь нөгөө хятадын улууш бодлого багш нөгөө умар зүгт ер нь тэр дайсан байгаа тэр газарт дайснууд хоорондоо алдчихвэл өөрсөнд нь бол инх хамгаалал тогтноо гэж үзэж байгаа. Тэгээ хооронд нь байн хотхон өмөлөх юу гэж хэрэгсэн. Билгийн шошин эргүүлэл юм. Төр засаг нь ер нь бол байн солигддог, хөдлөнтэй. Тэгээд тэрэндээ бол урагчдыг ашиглана. Дээрс нь хотхон өмөлөх гэж байн гэж байна. Тэгээ тийм л ерөөсөл гол мөхсөн шалтгаан бол ерөөсөө гадаад шалтгаан. Дотоодын нэг бол мэдээч хэрэг дотоодын нөгөө эрхлэлтийн төлөв өрсөлдөө. Тэр бол дэндүү тодорхой болсон байна. Тэрнээсээ болж одоо тэр чинь хятад гэхдээ ерөөсөө цэргийн аргаар ерөөсөө эзэлж чаддгүй байсан байна. Ерөөсөө та нар ойр ирэх юм бол та нарт сайн идүүгэн тэр тоник хэмжсэн дэр байгаа тийм үү? Көлтинээс эзэлж. Тий. Ойрхон ирэх юм бол та нарт сайн идүүгэн, хол байх юм бол бидэрт муу идүүгэн. Тэгэхээр нөгөө хүмүүс нь сайн идвараа авах нь чинь нөгөө нэг арилжаа хийх гээд очиж байгаа хүмүүс шүү дээ. Бөөнөрөө ойртод очдог. Тэгээд тэрнээсээ болж та нар бөөнөрөө өглөө гэдээ бүр тодорхой бичсэн байна. Тэр бол бодлого яваад шүү дээ. Нөгөө эдийн засгийн аргаар л ерөөсөө тэр цэрэг зэвсгийн өчөр яаж дийлдэг вэ? Дээрээс нь хятад цэрэг Монголд цөмөрч орж ирээд байлдааны ажиллагаа нь олигтой үр дүнтэй болж чадвартай явуулах болцоог одоо энийг цөлийг цаг уурын нөхцөл ерөөсөө тэгэл сүрэл болдгийм байна л да. Аяндаа энэ зүгээр маршаараа ерөөсөө шалгарсан ерөөсөө 2000 жилийн турш шалгарсан ганц арга бол ерөөсөө хооронд нь л хутхан өмүүлэл аль нэг урагчдын ашиглан эсвэл тэр нэр төр төртөө хүмүүс нь илүү хэл авах эд байлыг илүү өгнө. Тэгээд хоорондоо өрсөлдөөн гараад нөгөө чинь биеийг алхаас буцахгүй бол ер нь ч тэгээд алсан юмуд байгаа шүү дээ. Тэгээ нэг ч одоо шадар буйрагч руугаа шадар хүн хорог шадар сайд нэг хятад очиж ирэл хорогчж байгаа шүү дээ ер нь ерөнхийдөө. Тэр өмнө хятад элчээр очижсэн хүн байх жишээ нь. Төргийг мандуулсан тэр алдарт одоо төргүүдийн хувьд бол Чингис хаан юм да тийм ээ Билгэн хаан. Тэр Билгэн хааны одоо жишээ нь өгсөн шалтгаан сая давчхан дурдлаа. Тэр ер нь үзэгчдэд яхан тодхон хэлээ өгчмөр байгаа. Ямар байдлаар одоо нас орж өгсөн байна тэр маань. Билгэн хааны одоо жишээлбэл Илтрээс хаан гэдэг. Төргийн 2 дугаар хаан тус төргийн хаан тус мөхөд дараад нь бол 50 жил нөгөө хөлсгөч бол төргийн тавгаач хаан төглөөд хятад өгсөн гэдэг. Тэрний дараа бол Илтрээс хаан буюу улсын урагч хаан гэж гарч ирээд тэрний 2 хүүхэд үлдсэн. Нэг нь бол 7 настай, нэг нь 8 настай тий үлдсэн. Дөөкөлт инэм көлтийг нь
эди яштай гал тэгээд дүү хөлтийг минь 7 настай би өөрөө 8 настай үлдээгээд 2 өнчиг 2 хүүхэд болсон. Тэгээд тэрний дараад нь яасан гэхээр авгаах нь хүүхдүүд нь байгаа үстсэн учраас Капкан хаан бол хаанс болсон. Капкан буюу Бөгөө хаан хаанс болсон. Тэгээд тэрний дараа бол Бэлгийн хаан гэлтгшэнд очиж байгаа л да. Урдын хаад нь бол хаан шиг байсангүй. За өөр хүүхдүүд нь бол эцэг шиг байсангүй. Тэгээ бид нар бол хаан боллоо гэдэг. За тэрний Бэлгийн хааны хаан ширээн суулгахт бол Тонюкук маш их үргүүцсэн. Яг Тонюкук үргүүцсэн гэхээр бол Бэлгийн хааны хатан эцэг нь бол Тонюкук. За ийм л үйл явдал болж байгаа. Тэгээ үргэлжлүүлээд чи нөгөө Бөгөөчөр хиний талаар хэлээд байна. Буйрагчур хэд удаа юу тан ус тааны ордонд чинь одоогийн Шиан шүү дээ. Одоо тэр үед Чанган нот гэж. Чанган нот. Тухайн цаад тангийн 2 нийслэлийн нэг шүү дээ тийм ээ. Тэгээ тэндээс тийшээ бол хэд удаа нөгөө морины 8 тэр үед ерөөсөө аль бүргэж гинэ гэдэг нь нүүдэлчд адуутай ирээд 8 хийх хүсэлтэй шүү дээ. Тэгээ тэрийг ингээд хоорондоо солилцож торг авдаг гэсэн. Тийм хэд удаа илчээр очсон. Тэгээ эргэж ирээд тэр чинь 734 онд Бэлгийн хаанд хор өгөөд хордуулсан байгаа. Тэгээ хоронд илчээр очичоод эргэж ирээд хор өгсөн байгаа. Тэгээ хор өгсөн учраас тэгэхээр хор нэг Эсхүү Батрыг хорлдог хор татарын хор удаан үйлчилдэг гэдэг шиг удаан үйлчилсэн юм шиг байна. Тэгээд насархаасаа өмнө үхээсээ өмнө юу болсон бэ? Нөгөө өөрийг нь хордуулсан буйрагчурыг бариад тэр өөрийнх нь төрлийн гэдэг юм уу хамсаатнуудын хүүстэнтэрсэн байна. Тэгж өнгөрсөн гэж ярьж байгаа. Зүгээр Бэлгийн хааны зүгээр хувь хүнийхэн тухайд бол хэд зурж тэр ер нь их тийм найрамдал, ив найртай байхыг ирмэлцдэг юмд энэ 50 хүн гэж дүрсэлсэн байгаа. Тэр утгаа буддын шишнийг авъя гэсэн санал гаргасан байна. Тэгэд бас энэ хот хэрэн барья. Бид нар тан устай бол тан усыг бол өөрийнх нь аргаар илүү гарах. Энд шиг ингэж хөгжүүлдэг гэсэн байл да. Тэгж ингэж болохгүй. Төргийн гол чадвар бол бидний амжилтын үндэс бол цэргэлэх чадвар байна. Ерөө бид нар энэ нүүдлийн амьдралаа орох юм бол бид нар хятад дорой эзлэгдэнэ. Энэ болохгүй гэсэн байна. Энэ шашин буддын шишнийг авъя гэхэд энэ бол болохгүй. Энэ бурхны шишин бол хүнийг алахыг хөргөлдгөө. Номхон болгодог. Хүнийг хайрлах тийм сэтгэлийг төрүүлдэг. Тэгэхээр энэ хөлтэй ийм байх юм бол бид нар нөгөө төр хүний эренгийн дайчин чадал алдагдана. Нүүдэлчин хүний тэр эренгийн байдал алдагдана. Тэгэхээр бид нар байлж чадах болоод бас л эзлэгдэнэ. Бид хүн цөөтөө ийм ээж болохгүй гэсэн байна. Тэгээ болсон гэж байна. Тэгээ тэрнийх нь Бэлгийн хааны тэр өөрийнх нь юуны илрэл одоо тэр гэрэл шүнд нас байна л да. Тэр чинь 35 онд 34 насаар 35 онд тан усаас гэрэл төшөө босгож байгаа ш. Тэрэн дээр нь дэр байгаа тэр өөр ийм байсан гэдэг. Гаяг нь намтрын бичсэн тийм өшөө. Одоо өшөө цаданд байгаа тийм арга байна. Энэ одоо за түрүү чи ярьжсэн зүйлийг аргицсан юм нь юу гэхлээр зэрэг одоо торгоны зам руу энд ягаад төргийг унгаж хүчтэй болцсон байж исэн уйгурууд за уйгурын унгасан киргизүүдийн бүгдийн алтан цаад руу ягаад явчваа. Энэ одоо энэ газар бол төрөг хүн баг үлдсэнгүй хөшөөд орсгол юм уу бонхнууд нь үлдээдэл ингээл нэг гинт ингээ нүгэ хөвцөв шиг нэг юм л түүхэн юм ойлгогддог шүү дээ тийм ээ. Энэ юу болсон бэ? Тэр бүгдээрээ одоо нөгөө массын нүүдэл гэж ярьдаг шүү дээ. Их бүгдээрээ нүүж байгаа. Ард түмний их нүүдэл гэдэг шиг тийм сүргийн нүүдэл бол биш л дээ. Тэр зүгээр өстө бүлэг нөгөө язгууртнаа тойрсон язгууртны гол ордон л нүүж байгаа хэрэг байгаа. Тэгээ тэдрэл явчихж байгаа. Тэгвэл жирийн ард нь бол нөгөө өдөр тутмын амьдрал ахуйгаа эрхлээл байж ирсэн баг. Тэгэхээр тэр нүүсэн чиг нь яагаад зандаа баруун урагшаага байдгийг юм бэ гэхээр баруун тийш бол алтаа авчиж байгаа тийм ээ. Цаашаа бол явах юм чихгүй. Алтан сувд дээр нэг орлоо бол тэндээ нэг бол нөгөө партизан гэж байлдна гэдэг шиг тэндээ бүгэн. Тэгээд Төв Азийн дотоод тэр улс төрийн амьдрал идэвхтэй бүх боломж хаагдана. Хойшоо бол баруун хойшоогоо нэг боломж. Гэхдээ тэр баруун хойно бол хэрэгсгээд маш хүчтэй өрсөлдөж байгаа. Тэд нар бол ерөөсөө цагийн цагт л ерөөсөө хүн нэг үед чинь дэллийн тэнд ингээл дандаа зөвдөд байгаа шүү дээ. Байнга довтолж идэг. Тэгэхээр ерөөсөө манай тэр уугрын үеинч гэдэг юм уу тэр бэхэл хотууд нь дандаа л тэр хэрэгсийг хаасан байхтай байж байгаа. Тэгээд тэрийг тийшээ явах боломжгүй. Хоошоо бол бид нэр шивэр тайгар руу яваад орчин тийм ээ. Тэнд бол ямар ч эргээд тийшээ нэг орлол гаргаж ирэхгүй. За яг тэгээд зүүн хоошоо нэг гарцаад нэг эргүүний хүн рүү явах нэг арга байна. Тийшээ явал бас тэгэл тэндээ төгжиг 30 татарууд байж байгаа. Тэгээд ямар ч орлол жилээс. Тэгэхээр урагшаа бол эртний дайсан хятадын төр болсон. Тийшээ бол нэг бол дагаар орол тийшээ явж болно. Одоо нүүдэлчин хоёр улс хоорондоо тэмцэлдээд ялагдаад хятад үлээгээд авна шүү дээ тийм ээ. Тэр тохиолдолд дагаар орж байгаа. Тийм язгууртнууд нь дагаж шоргож орсон. Чананд орсон зөндөө тэгээд ерөөсөө хүчээ бэхжүүлээ. Цаашдаа ерөөсөө тэр эдийн засгийн гол судсан хатгаад
байж байя гэсэн бодолтойгоо бол ерөөсөө л ганцхан арга зам баруун урагшаа одоо Монголын нутагт хамгийн ойр байгаа хэсэг нь одоо тэр торгон замын бар хүлээвийн газар байгаа шүү дээ. Тэрүүгээр ороод тэрнээс цаашаа Бишбалик Бейтин гэдэг ятаж сурд руу. Тэр газар байгаа. Одоогийн Шинжааг нутаг. Тийшэл явах зэрэг. Ерөөсөө бүгд тэгж явсан ба. Дээрэс нь уулын тэр их алтаагаар давна гэдэг бол зам нь хэцүү болчихно л доо. Тэгэхээр арай номсч чиж байгаа. Монголын тэр говийн алтаагаар гарахаас. Тэгэж төвөөс зогтсон нөхдөл тэр хамгийн ойрын зам тэр болчихно. Тэгээд дом хүртэл байгаа шүү дээ. Одоо жишээлбэл нэг өдөр уйгрууд нүүсэн тухай дамаг хиний атамилагчийн ертөнцөг байлдан дагуулгач шиг тохиолдод. 3 өдөр чимээ гараад хөж гээд болдгоо тиймээ уйлаж хүүхдээ уйлаад л тэгэл хань ямаа майлдаа. Тэгээ 3 өдөр стассан нутаг хөвгчл уулзаад яав гэсэн чи одоо энэ газраас нүү гэж байна. Тэгээд тэр газраас нүүх ёстой гэх. Тэгээд нүүсээр байгаа нэг 5 хот байгуулсан газар очсон. Тэр нь бол биш балагнагтай одоо гэж. Эндээсээ явсан нүүдлийг бол тэгж ирэхэд домголж бичсэн. Нэг алаг дайгны өргөлөөнөөс нүүлээ гэдэгтэй адилхан бас домог байжлаа юм л да тиймэрхүү. Өгсаднуудын хувьд ягарахгүй тэр газар зүйн хувьд бол торгоны замыг эзэмшээд хожмын одоо төр ус байгуулахын тулд одоо амт тэмцэнд тийш очиж байгаа л гэсэн юунууд ногод. За энэ төргийн төрөг гарвалт улсуудад 300 жил Монголын өндөрлөгт энэ 2000 жилийн 300 жилд нь одоо байсан гэж үндсэндээ ойлгож бараг болохоор гэж үзэж болох уу? Тий. За тийм бол одоо энэ Монгол газарт байж байгаа энэ туул орхон сэлэнг одоо онон хэрлэн гэл өчнөн гол мөрөн уул тус олон юм хөвсгөл гээл тийм овс мовс гээл. Энэ олон газруудыг одоо энэ дандаа төрөг гарвалтай үг юм аа. Ер нь Монгол газар байж байгаа голууд нь утганд мэддэхгүй болчвол манайхан энэ төрөг байж мэднэ гэдэг ингээд байдаг тийм ээ. Дээр нь одоо хүнүүг төрөг гарвалтай гэдэг ингээд ерөөсө төрөг судлалын тал тэдний үзэл санаа давмгаалаад байгаа мó эсвэл үнэхээр тийм байсан юм уу гэмээр ийм судалгаа их байдгаа. Тэгвэл зэрэг Монгол газарт энэ уул усны нэр хэл соёл за тэгээд энэ тахилга шүтэн юмнуудад энэ төргийн уул мөр ер нь хэр их үлдсэн бэ? Ер нь бид одоо төргөөр гаргасан юм уу? Эсвэл одоо ер нь уул устай юм уу? Тэр талаар санаа. Газар усны нэр дээр мэдээч хэрэг маш олон байна л да. Тэр хамгийн гол уул усны нэр бол бүгдээр байна шүү дээ. Алтай байна. За тэгээд орхон сэлэнг туул бүгд байж чинь тийм. Онон хэрлэн л байхгүй нь яг үнийг хэлгээд. Тэгээ онон хэрлэн яагаад байдгүй гэдэг тэр бас тийм яг төрөг судлаачд ялангуяа тэр төрөг хэлтэй улсын эрдэмтдтэй сан солилцож хаад угаасаа онон хэрлэн бол монгол хэлний нутаг гэсэн учраас төргийн сурвалж дээр гараагүй маа гэж бас ярьдаг. Эсвэл бид нар танихгүй байна гэж бас үзэж болох юм. Тэгвэл тэрч бас учир дутагдaltaа. Юу гэхээр өнөө хүртэл 1300 жилийн турш энэ гол усны нэр бараг өөрчлөгдөлгүй хэвээр яваад ирж байна. Тэр ч одоо тэр хооронд чинь уугар төргөөс хойш уугарын үе хэрэгсэн үе за байвал байх юм байхгүй бол байхгүй. Монголын эзэн төрний үе ингээд ийм олон жил тэгээд бурхны шишинд ороод маш олон газар усны нэр өөрчлөгдсөн шүү дээ. Шүтлгээс шалтгаалаад. Гэтэл одоо энэ гол уул усны үндсэн нэрүүд нь бол бүгд нэр хэвээрээ байж байна. 300 жилийн турш хэвээр. Тэгэхээр эргээд яг энэ маягаар бодож үзэх юм бол цааш нь хөөх юм бол энэ баг хүнүүгийн үед байсан юм тэр чигээрээ яваад байгаа юм биш үү гэж хэлж болохоор бид нар сурж байгаа. Гэтэ хацруулжаас ганц нэг юг бол гаргаж ирж болж л байгаа. Гэхдээ бол бас өчр дутагдaltaа ирж нэг бид тэр авианы бичиг биш учраас тэрийг шууд сэрэг хэцүү болчих. Төрөг Монгол манж төнгөөс хэл бол Алтай язгуурын хэлэнд багтнаа гэд ингэж одоо ерөнхийд нь бол зарим монголчууд одоо үзээд ер нь тэрийг баримтлах гэдэг ингэ яваад байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь одоо Батлаг доктор ямар санаа бодолтой байлгүй. Яг ер нь бол эхлээд Алтай хэлний онолгоорч гээд за Алтай хэлний онолын дараа төрөг судлал маш их хөгжөөд тэгээс төрөг судлалын буюу төрөг хэлний төрөг судлалын цонхоор бол тайлбарладаг зүйл нэгс их болж л дээ. Тэндээсээ үүдээд бол Монгол газар нутагт байж байгаа зүйлүүдийг хэрвээ Монгол гарал мэддэхгүй манж гарлын чигдэг мэддэхгүй болонгууд л ердөөсөө төрөг гээл явцдаг. За тэрийн юутай холбоотой нөхөр анхудаа өргөн бичгийн сурвалж туслаад өргөн бичгийн дурсгалын сурвалжууд тэмдэглэж байгаа газрын нэрлэвэл бараг тэр нь төрөг болох гэдэг. Гэтэл тэд нар бол нүүдлээ шилжиж ирээд энэ сууж агаад тэгээд явсан. Рүүжийн Монголын хэлдэг үнэн байхгүй. Өөрөөр хэлбэл одоо Монголын туул, хараа, өрөө, бороо, тис, орхон, сэлэнг гэдэг нэг 10 хэдэн гол газар усны нэр бол яг хэврээд дурддаж байгаа. Энэ юугаар хэлж ийн хөхтэй зэрэг өмнө үеийн уламжил байсан учраас төргөөд авсан байна.
тэр үеийн уламжил нь одоо хүртэл бол үргэлжилж байгааг нь л илэрхийлээ. Тэрээс бол түргүүд энэ дэрэнгүүтээ бүх газар усны нэрийг өөрчлөөд одоо бүгдийг өөрийнхөө хил айлгаараа дуудсан юм гэж байхгүй. Жишээлбэл сэлэнгэ гэдэг бол ерөн чонгой сэлээ гэдэг нь төмөрөнгө гэдэг нь бол тэ давар, сэлэнгэ гэдэг нь бол төмөрт гол гэдэг. Сэлэнг мөрний ихэнх хэсэг нь бол одоо жишээл эдрийн гол, чулуутын гол хоёр нийлж байгаа шүү дээ. Тэр нь бол эгийн гол гэдэг. Тэр эднэр бол эг сэлэнгийн савгаад ингээд тэр доод хэсэгт нь бол Түнгус овгдных амьдарч ирсэн, дээд хэсэгт нь бол монголчууд нь амьдарч ирсэн гэдэг юм уу иймэрхүү байдлаар тайлбарласан зүйл хүртэл. Тэгэхээр бол яг Алтай хэлний үүдэндээс аваад үзвэл ер нь одоо манайхны тайлбараар энэ л та хэтэрхий нэг тал руу нэг гэдэг юм уу өчгөө тал руугаа татдаг тийм. Одоо жишээлбэл зөвлөл социалист програмд холбоод улсч байгууллагуудад тэргүүх сайтнууд бол энэ тариалагдаад тэр олон холоо тэр үүднээс л тайлбарладаг тийм тайлбар гарч ирээд тэгээд одоо монгол хэлний бас стилийн хүүгийн бол тэрэг гаралтай үгээр тайлбарлах чиг хандлах хүртэл бол ажиглагддаг болж ирсэн. Өөрөөр хэлбэл монгол хэлний бичмэл сурвалж байхгүй учраас бол ер нь бүгд бичмэл сурвалжил дээр л байгаа бол нэг төрөг гэж үздэг тийм хандлага гарч ирсэн. Төргүүд үндсэндээ нэг 200 сая манай монголчууд нэг 10 сая хүрэх юм уу юм учраас тийм учраас ерөнхийдөө энэ нөлөөнийх нь байдал бас төрөг дамгааж илэрх тийм юм бас байдаг шүү хаа тийм ээ. Тэгээ одоо жишээ нь ялангуяа төргүүд чинь болохоор баруун ертөнц илүү мэдээлэлтэй ойрхон иймэрхүү байдал одоо судалгаа их өргөн байх жишээний гэх мэт тийм ээ. За тэгээд төргүүдийн ер нь одоо төргийг чинь зарим талаар энэ төмрийн дарахжуул жужааны төмрийн дарахжуул байсан юм аа. Тэгээд тэд нар бол хүчигч юм а гэдэг төрөө ярьлаа. Тэгтээ Алтай нуруунд байсан төргүүд нь одоо энэ төмөрчд гэдэг үгтэй төрөг гэдэг үг чинь нэг энтер гэдэг ингээд тайлбарладаг. Тэр дээр одоо шинэ зүйл юу вэ? За нэгийн гарлын тухайд бас их сонин юу нэ. Яг тэр нөгөө яг энэ үгээр тэр өөрсдийнх нь ярьж исэн одоо бичиг үсэг үгийг тэмдэглэсэн бичиг үсгээр тэмдэглэсэн тийм баримт хоор ерөөсө бараг байхгүй байж байгаад тэр 1889 онд орхны хүнтийн алдарт гэрэл төшөөдийг олсон шүү дээ нөгөө бэлгээ хаан гүлтэйг ингээл туулын 1897 онд чинь туулын нөгөө Таникугийн гэрэл төшөө болж. Тэгээд сая чинь төрөг судал хүчээ авахаас гарахгүй болж байгаа. Яг түр энд өндөрч ирсэн ард түмний өөртөөх нь түүхээ мартаа гээсэн байсан улсууд эндээс хэлэн одоо эргээс сэрэх боломжтой болж байгаа тийм ээ. Бүр эртний хэлбэрээр гараад ирж байгаа. Тэгээ эн чинь өнөө хүртэл тэр ирчрэл төрөг судал ингээд яваад шүү дээ. Олон хүн хилцчихэд гэтэл хамгийн эртний сурвалжууд байна. Гэтэл Монгол хэлний хамгийн эртний сурвалж саяхан хүртэл 1225 оны Чингисийн чулууны бичиг гэж. За яг хятадны бичиг үсэн дурслыг өстө тоцвол. Гэтэл хятадны бичиг үсгийг одоо хүртэл бүрэн тайлбарлаж чаддаг. Дээрээс нь үгсийн сангийн ихэнх нь Монгол үгээс гадна чинь 4-1 нь Монгол бас зарим хэсэг нь ерөөсө тань тийм ихэн аргагүй. Манж түнгүүсэлтэй үгнүүд байна. Мэдээж хэрэг хятад ормол олон байна. Тэгэхээр хятад хэлийг бүрэн яг монгол хэл гэхэд бас эргэлзээтэй гэж ярьж. Энэ 2017 оны сүүлээр намар тэр олон улсын алтай судлаачдын урал дээр шинэ сонин мэдээ гарлаа шүү дээ. Юу байсан гэдэг. Манад энэ Булган аймгийн Могод сумын хүүсдлогоос алдсан. Нагсан дагаад юу болцсон байгаа. Хоёр гэрэлт шүү. Тэгэхээр тэрийг бол тайлж уншиж чадаагүй байсан. Манай эрдэнэд ер нь тайлж унших гэж бас үдсэн байна. Нэг хэсэг тэгээд нөгөө элдийн бензин шалтгаанаар энэ бол нэг орхигдсон байна. Дээрэс нь Турк эрдэнэтэн Мехмет Үлмез гэж байгаа. Америк эрдэнэтэн Александр Волн гэж байгаа. Тэгээд Францын энэ сог судлаач эрдэнэтэн маань ном бичсэн. Этьен де ла Вазьер гэдэг. Энэ дөрвөн эрдэнэтэн 2013 оны 8 сарын сүүлээр ирээд тэгээд тэр археологи өөрөлдөн гэж байсан л да. Археологи өөрөлдөн лаборатори хадгалж одоо тэр нөгөө гэрэл төшөөг тэр бол 3D тийм сканер хийсэн. Тэгээд тэр хуулбар одоо нөгөө бүх талаас нь бүрэн яаж байгаа юм бол хэв авахаас арай илүү дэвшилтэй гэх юм уу. Цаасан явдаг шүү дээ бид нар өдөртний юмд оролцож ирлээ. Тэгж яасан ба. Тэгээд энэ 17 оны сүүлд чинь 4 жилийн дараа үр дүнгээ сая тэр хурал дээр танилцсан. Тэгээд энэ бол ерөөсөө энэ монгол хэлний дурсгал нэг гэж утсан байна. Тэгвэл энэ брахман шүү. Тэр харашт үсэг гэж яг брахман салбар харашт үсэг. Энэ бол тэр үсгээр бичсэн монгол хэлний тэгээд он цагийн 6 дугаар зууны ихэнх ахс толгой 630-аад 530-аад байгаа. Тэгээд тэрэн дээр Анагуй гэдэг Жужааны хааны нэр гарч байгаа. Тэгээд энэ бүр он цаг нь бол Батта тогтоолоо гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ чинь 600-аад оны үеийн монгол 500 дурсгал бүр 500-аас өмнөх үе. Тэргээс өмнөх үеийн монгол хэлний дурсгал. Монгол хэлний сураг одоо гараад. Тэгэхээр бид нар нөгөө нэг 1889 онд нөгөө орхны хүндийн гэрэл шүмэнд илрээд тэгээд чи маш олон эртний дурсгалуудыг бас нэмж оллоо шүү дээ. Тэнгүүд энэ төрөх судал ингээд
хөгжсөн шиг эргээд бас идэл боломж байгаа. Юу гэвэл монгол хэлний хамгийн эртний дурслаг бид нар болт. Тэр утга бүр төргийн үеэс өмнөх дурслаг. Төргийн үеэс өмнөх. Тэгээ энэ цаашаа бол өргөжүүлэх боломжтой. Гэхдээ хэд асуудал байна. Тэр хүмүүс монгол хэлийг хэр зэрэг мэдэх вэ? Ер нь тэр талаар мэрэгчсэн үү гэдэг асуудал байна. Монгол хүмүүс биш мэдээж хэрэг. Биш тий. А дээрэс нь хэр зэрэг тайж уншсан бэ? Үнэхээр тэр баталгаатай юу? Тэгсэн бас асуудал байгаа. Янзсан гадны эрдэмтэд өөрсдөө ингээд монгол хэлтэй холбогдно гэдэг хэлсэн. Мэдээлэл бол ийм их байна тийм ээ. За тэгэхээр зэрэг энэ одоо энэ Түрэг Монгол Түрэг уугрын талаар бидний ярилцж байгаа ярианд бол одоо ер нь өндөрлөж байна. Ер нь Түрэг уугрын ялангуяа Түрэг судлалын Монголд одоо жишээ нь хөгжил ер нь хэр байна. Энэ талаар одоо та хоёр ялангуяа одоо Түрэг судлалаар мэргэжсэн эрдэмтэн байна. Та бол бичээ судалдаг эрдэмтэн байна. За ер нь Түрэг судлал бол Монгол дахь Түрэг судлал за түрүүчийн хэлсэн шиг Монгол улсад 1889 онд болоод Михаил Николаевич Ядранцев ирснээс хойш бол Монгол нутаг бол анхаарлын төвд байсан. Түрэг судлалын ертөнцийн анхаарлын төвд байсан. Одоо ч гэсэн байсаар байгаа. Яг Монголд бол Түрэг судлал хизэнээс үзэж ирсэн байг бол 1960-ад оны сүүлийн үеэс эхэлж үзсэн. За 93-аас эхлээл одоо жишээлбэл одоо Монгол нутагт гэрлэгч хаачул өнөө бичээсгээд атлас ном гаргаад. За тэрний дараа бол Маамдай Шинэхүү, Бухатын Базилхан гэдэг. За тэрнээс гадна одоо хожуу үеийн бол луусан доржин болдгоо гэдэг эдгээр хүмүүс бол энэ одоо харж байгаагаа гэдэг эдгээр хүмүүс бол яг Монголын өргөн бичгийн судлал ялангуяа Түрэг судлалыг хөгжүүлэхэд бол хичээж ажилласан юм асууд байгаа. Харин 2000 оноос эхлээд бол Монгол Түрэг судлалын танхим төв байгуулагдсан. Монгол Улсын их сургуульд. За энэний үндэснэр бол яг системтэйгээр шинжлэх ухааны үндэстэйгээр яг Түрэг судлалыг судлах одоо үе шат хэлсэн гэж ингэж үздэг юм. Өөрөөр хэлбэл Монголд шинэ үеийн одоо Түрэг судлал эхэлж байна гэж. Тэгэхээр бол өмнө бид нар бол гадаадын эрдэмтдийн уншиж судалсан судалгаан дээр тулгуурлаж өөртөө судалгаа хийдэг байсан бол сүүлийн үед бол өөрөө өөрсдөө уншаад тэн дээр бол өөрийн гэсэн дүгнэлт шинжилгээ хийх тийм боломжууд ч байна гэж. Энэ талаасаа үзэх юм бол Монголын Түрэг судлал бол илүү их одоо хөгжилтэй явагдаж байна гэж. Нөгөө талаасаа монгол хүмүүс яг Монгол нутагт оршиж байгаа тэдгээр бичгийн дурсгалуудыг судлаж дэлхийн нийтэд танилцуулах. За тэрнийг бол нүүдэлчдийн соёл сэтгэлгээний үднээс задлан шинжлэх нь бол илүү давуу тал юм гэж. Өөрөөр хэлбэл сурчмал соёл иргэншилтэй улсууд, сурчмал соёл иргэншилтэй улсуудын тэр нүүдлийн соёл иргэншилтийн зүйлийг таних мэдэх нэг хэрэг. Нүүдлийн соёл иргэншилтэд одоо хүртэл үргэлжилж байгаа хүмүүс тэр соёлын зүйлийг таних мэдээлэх бас өөр нэг хэрэг. Тийм учраас бол Монголын Түрэг судлалд бол давуу тал байгаа. Өөрөөр хэлбэл эртний нүүдэлчдийн соёлын дурсгалыг одоо зөв тайлбарлах, таних, мэдэх асуудалд бол илүү давуу та байна гэж ингэж л. Тэгэхээр бол Монголын Түрэг судлал гэдэг бол зарим хүмүүс ойлгодог Түрэг судлал гэхээр бол зөвхөн түргүүдийн талд ажиллаж байгаа юм байна. Энэ бол Түрэг гэж байгаа бол түргийн үе гэдэг бол Монголын түүхийн нэгэн үе юм. Зүгээр Түрэг гэдэг одоо язгууртан гэдэг юм уу ноёлох ангийнхны нэрээр нэрлэгдэж байгаа боловч энэ газар нутагт оршиж тэр үед оршиж байсан түргэн Монгол улс аднуудад оршиж байж тэр үеийн түүхийн дурсгалууд бол Түрэгтэй холбогдох дурсгалууч байна. Яг тэр үе түргийн үед холбогдох Монголын дурсгалууч байгаа юм. Тэгэхээр бол түргийн үеийг судална гэдэг бол зөвхөн түргүүдийг судлаж байгаа хэрэг юм биш. Нэг цаг үеийн түүхэн үйл явцыг бол одоо цогцоор нь судлах гэж байгаа тийм судалгаа юм гэж ойлгох хэрэгтэй. Мөнгө талаас нэмж хэлэх. За одоо нөгөө бид нар ирээдүйд хэр зэрэг сайн ажиллах уу гэдэг юм уу? Энэ салбарын одоо салбар гэж үзвэл тийм энэ Монголын Түрэг судлал гэж нэг салбар байдаг бол тэр маань хэрвээ сайн хөгжиж гэдэг юм уу? Газар авъя одоо тэлээ гэж одоо тийм тэгш тийм шаардлага байдаг бол тэр нэг гарцсан бол ерөөсө уламжлал дээр тулгуурлах юм гэж боддیں۔ Ялангуяа манай уламжлал бол ерөөсө түүхийн мэдээж уламжлал байна. Бид нар хэдийгээр 20 дугаар зууны нэг цөөхөн хэдэн жилд хөгжүүлсэн ч гэсэн социализмын яг амжилттай явжсэн тэр үед л хөгжсөн салбар шүү дээ. Дээрэс нь тэр түүхийн салбараас түүх гэдгээс түргийн түүх гэдгээс гадна бас энэ юу байна? Мэдээж хэрэг бичиг үсгийн хэлний хэл шинжилгээний талбар байгаа. Энд дэр бол давуу талыг түрүүн багш бас хэлчихлээ. Дээрэс нь бас нэг давуу тал юу гэвэл Монгол хүн тэр бичээсийг уншихад бас арай өөр. Яг гэвэл тэр уугуул хэлний махбод нь бүгд энэ бас хадгалагдж үлдсэн байна. Тэгэхээр тэр бол бас илүү давуу тал болж байгаа. Өөрөөр хэлбэл бүр Монгол нутгаас ингээ холдох тусмаа хэдийгээр түрэг хэлтэй ч гэсэн тэр орчин гэдэг юм уу тэр үгийнх нь уугуул авчирчаад тэр амьсгал байхгүй болсон байдаг. Тэгэхээр тэр эртний махбод нь бас Монгол хэл нэлээ зөвхөн махбодоос гадна маш хөдөд хөдөд үг хэллэг байна тийм ээ. Маш их юм байна. Тэгээд дагаад тэр соёл моёлын олон юм ярьж байна. Тэгэхээр бид нар тийм давуу тал байна. Дээрэс нь нэг төрөл хэл учраас монгол хүн маш хурдан сурна. Жишээлбэл Япон хүн эдгээр алтай хэлтэн ч гэсэн Япон хүн тэр
Түрк хэлийг шууд сураад тэгээд ингээд уншаад яваад бас төвхтэй солонгосон ч гэсэн. Тэгэхээр нөгөө хэл ойрхон учраас монгол хүн илүү боломж байна. За тэгээд дахиад нэг 3 дахь салбар бол мэдээж хэрэг энэ археологийн одоо цэвэр яг тэр бод тэр дурсгалтай шууд харьцаж ажиллах тийм талбар байгаа. Тэгэхээр энэ бол ийм 3 салбар төр бол манайх илүү өргөн талбараар цаашдаа амжилт олох боломжтой. Зүгээр хүн хамгийн гол нь боловсон хүчний асуудал зөв засаглал хэрэгтэй. Зөвхөн хувийн ашиг сонирхол гэдэг юм уу? Өнгө мөнгөний хойноос бол энэ мэдээж хэрэг бүх салбарт тэгэл нурдаг яг тийм л юм. Төргийн эртний судлалын түлхүүр материал мэдээллүүд манад байгаа. Тэгээд газар нутаг дээр тэр үргэлжилсэн уугуул газар нутаг юмнууд нь оршиж байгаа. Уугуул соёл нь оршиж байгаа учраас төргүүд ч гэсэн өөрсдийнхээ эртний байдлыг одоо судлахын тулд Монгол руу ирдэг байх. Ийм л одоо тийм үнц нь байна шүү дээ, тийм ээ. Гэхдээ сүүлийн үед бас өөр юм хэлж байна. Энэ бол яг одоо өөртөө жинхэнэ төрг гэж үзэж байгаа. Энэ бол улс төрийн сүүл 20 дугаар зуунд гарсан л өөр юм яваад байгаа шүү дээ. Үзэл бодол, шинэ үзэл бодол хүчээр тулгасан, хүчээр гаргасан тийм үзэл. Улс төрийн геополитикийг бодлоор гаргасан. Тэр үгээр тэр газраас ирж байгаа хүмүүс өөртөө хэлж байна. Одоо таны хэлдгэр тэр одоо нэг уугуул орчин газар нутг нь байна. Дээрээс нь хөшөөн байна тийм. Дээрээс нь хүн нь гэж оргил үе. Хүн нь байна. Байсаар ирсэн. Одоо хэдэн мянган жилийн байсан. Тэр хүн нь. Тэгэхээр тэр хүн чинь тэнд байгаа хүнээс шал өөр юм ярьд юм байна. Өөрөөр мэдэрд юм байна л да. Илүү сэтгэлээрээ ханддаг. Зүгээр тэр зарим хүний хувьд бол сэтгэлээрээ хандахгүй тэр тусгал мусгалыг одоо манай юм биш ч гэх юм уу юм тийм байдаг баг. Гэхдээ ерөнхийдөө бол Монгол хүнд бол тэр сэтгэл нь байдаг. Энэ бол миний манай өвгд ийдсэн юм. Энэ манай газар шорон. Бидний өвгд ийдсэн ийм хүн байгаа. Өөрөөр бид нар хаа нэг газараас нөгөөд ирчээд хүний юм эзэгнээ сууж байгаа юм биш байхгүй. Тэрийг бол тэндээс ирсэн хүмүүс нь өөртөө хэлж байна. Та нар өөртөө энд байна. Өдөө ботлоо сууж байна. Тэгэхээр та нар бол бүр ихтэй. Ийм л хэлж байна. Тэгэхээр бид нар маш их боломж байна. Монголын Монгол нутаг бол түүх, археолог, угсаатны зөв бичиг соёл судлаачдын хувьд бол жинхэнэ архив байхгүй. Алтан газар. Диваж байхгүй. Хаана очтоо үзлээг бол одоо жишээлбэл баруун Европын улс орнууд дотор одоо булс бонхон үзье гэдэг ч юм уу очоод хөшөөд урсгал үзье гэвэл одоо тийм газар байхгүй шүү дээ. Тэгээ хадны үчээс одоо хадны зурагч гэдэг юм уу одоо жишээлбэл тамга тэмдэг үзье гэвэл тэгээд одоо нүүдэлтэй үеийн учраас энэ төрлийн одоо материал хэрэглэгдэхүүн өв дурсгал бол олон гайхамшигтай дурсгал та. Бид нар бол тэргээ бахарах ёстой. Бас тэргээ хайлаж хамгаалах ёстой. Сүүлийн жилүүд дуулуурхан компани гэдэг юм Малта олборлогч гэдэг юм эндээсээ үүдээд бол зарим хүмүүс бас сэтгэлгүй хандж байгаа тал байна л да. Гэтэл энэ бол тэр хэдхэн килограмм алтнаас үнэтэй хожим өөр хүүхдүүд хэдэн үе дамжиж үдэхээр тийм сайхан түүх соёл байгаа юм шүү гэдэг бас дамжиж ирсэн. Яриа урдад орсон байна. Тэр ч одоо нэг хэрэгсрүү байлаа ч гэсэн тэр шүү дээ. Хэдэн мянган жилээр ярих зүйлэнд оршиж байгаа. Гэтэл бол манайхаа одоо ээж нөхөр хумсар муутай. За тэгээд бол зөвхөн эд ашигын тулд бол чирэгдээл тэр сайхан хосгоод орсголыг бол өрн таран хийж байгаа улсууд байна. За тэрнээс гадна бол бас нэг одоо төр засаг гэдэг юм уу тэр бас үеднээс бас нэлээд их харж хамгаалах бас энэ түүх соёлын тусгалд бол анхаарал хандуулах цаашгүй шаардлагатай байгаа юм л да. За хамгийн гол бас цаашдаа бол чадaltaй судлаач нар байх хэрэгтэй. Чадaltaй судлаач нар байж юмыг дэлхийд дахинд гаргана үхээс зүгээр өнөөдөр маргааш аргацсан за чадваргүй боловсон хүчин зүгээр одоо жишээлбэл номтойгоос одоо номхон дээр гэдэг хүмүүсээ цуглуулад байх юм бол Монголын шинжлэх ухааны аяндаа мөхөн шүү дээ. Тэгэхээр бол Монголын шинжлэх ухаанд чадварлаг боловсон хүчин л хэрэгтэй. Тэгээд чадварлаг боловсон хүчнийг чадварлаг удирдлага хэрэгтэй. Нөгөө талд нь бол бас эдийн засгийн хөгжлийг байж байгаа тийм ээ. Тэгэх юм бол Монгол гэдэг бол зөвхөн төрөг судлаач биш Монголын шинжлэх ухаан Монгол улс ирээдүйд бол хүч боломж бүрэн байна л гэсэн үг. За баярлалаа эрдэмтдээ. За үзэгчид та бүхэндээ бол төрөг одоо уйгарын эзэнт гүрнүүдийн үеийн талаар одоо судлаач мөнх толго Батулга нартай ярилцлаа. Тэгэхээр энэ ярианд л нэг сонирхолтой зүйл ажиглагдж байна. Өөрөөр хэлбэл Монголын одоогийн өндөрлөгт төргийн эзэнт улс одоо мандаж одоо гарч ирсэн эхлэл цэгний юм. За мөн эндээс төргийн эзэнт 300 жил яваад одоо энэ газраас одоо Алтан тэртээ одоо гарсны дараагаар дахиад 1000 жил одоо төргийн түүх зөвхөн баруун талдаа одоо байж исэн бол эртний түүх нь дахиад 1000 жилийн дараагаар энэ газраас сэргэж давтагдж уншигдаж ингэж сэргсэн. Энэ нь өөрөөр хэлбэл эзэнт гүрэн эндээс сэргээд эзэнт гүрээ танин мэдэх 1000 жилийн дараах ойд орсомжинч эндээс сэргсэн гэж одоо бид нар хэлж болох юм. Тийм учраас энэ газрын түүхтэй холбоотой Монгол Алтай язгуурын түүхтэй холбоотой сонирхолтой бүгд дэлхийд давтагдчихгүй ийм тусгууд Монгол газарт манд байдаг юм шүү гэж ингэж хэлснээр энэ нэвтрүүлгээ өндөрлөё. Та бүхэндээ баярлалаа.